Тийм. Сайн байцгаана уу их мөндөд үзэгчтэй. Ингээд энэ 7 хоногийн weekly show эхлэхэд бэлэн болсон байна. Та бүхэндээ үзэгсэлэнт Ibiza-аас weekly show маань урьж байна. Баярлалаа. 2 дахь удаа урьж шүү дээ, тэ. Ibiza дээрээс манай weekly show 2 дахь удаага хийгдэж байна. Ингээд нэвтрүүлгээ эхэлцгээе манайхаа. Mongolia. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр бүрэн скорынхаа ажиллаж байна. Та бүхэндээ маш их баярлалаа. За энэ 7 хоног бол маш их олон үйл явдлууд боллоо. За өнгөрсөн 7 хоногт мэдээж Улаанбаатар марафон болсон. Энтэй холбоотой сенсацууд өнгөрсөн 7 хоногийн их үед бас нэлээд явлаа. За тэгээд 7 хоногийн дундуур маш олон харамсалтай үйл явдлууд Монгол оронд маань болсон байна. За дээрэс нь улс төрийн амьдрал ч гэсэн бас нэлээд халуухан байлаа. Ингээд бүгдээрээ мэдээгээ нэг нэгээр нь эхнээс нь үтцгээе. За ингээд өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар марафон болсон. Улаанбаатар хотын маань иргэдийн хувьд бол маш их хүсэн хүлээдэг ийм ивент болсон байна. За ингээд марафон хэрхэн үргэлжилснээ бүгдээрээ харъя. Ямар гоё юм бэ? Ямар амар олуулаг үүж байна те тэр түнэлээс дээшиж. Бараг Улаанбаатарчууд бараг тэр чигээрээ явж байгаа юм шүү. Ямар гоё үйл явдал. За дээрэс нь энэ чинь ингээ итгэвчүүлэгч хүүхдүүд байсан. Сайн харсан те. Гүүгээрээ манайхаа гүүгээрээ гал те. За дээрэс нь бас хөгжим тоглож исэн. Дунд нь DJ хийсэн нэг залуу гүйж исэн. Ингээд маш гоё болсон. За ингээ барианда ирсэн. Тэгээ 21 км гүйсэн. Өмнө нь 10 км тоддог гэж энэ жил 21 гүйсэн. Тэгээд амьсгаа хөнгөн гүйж орж ирлээ. Тэгээд 42-т бас гүүх талаар бас бодол бэлдээ гэж бодсон. Би бол яг үнийг хэлэхэд өөрөө бол 21 км бол хизээж гүйж чадахгүй. Тэгээ ер нь бол бурхны хүчээр л давлаа. Хөгжүүлэгч. Одоо яг энэ 100% Есүс гэсэн одоо малгайтай хүмүүс нэлээд олон байна. Энэ ямар учир утгатай вэ? Бид өөрийн хүчээр биш, түүний хүчээр давж гарч чадж байгаа гэсэн. За ингээл маш олон төрлийн хүмүүс байсан. За улсын хурлын гишүүнээс ахуулаад ингээл Христийнхээ хүртэл ингээд гүйсэн. Тэгээд зүгээр энэ охиноор бол тухайд надад амар хөөрхөн санагдсан. Ягаад гэвэл өөрийнхөө итгэл үнэмшлээс айхгүйгээр ингээд ярьж байгаад айгүй хөөрхөн санагдсан. Тэгээд та бүхэн санаж байгаа бол энэ нэг 100% Jesus гэдэг бичиг чи Бразилийн хөл бөмбөгийн од Неймар зүүгээд идэг үстэй тий. Яг Неймарын зүүсэн шигийг одоо маш олон хүмүүс зүүсэн байсан. За дээрэс нь айгүй хөөрхөн бас нэг аав гүйсэн байлээ. Сайн байна уу? Ямар хөөрхөн гүнж вэ? За 10 км тгүүлээ. За 18 оноос хойш 10 км тгүүлж байгаа. Тэгээд энэ жил нодлогоос эхлээд арай нэг сонирхолтой хөгжилтэй байх үднээс дүрд орж гүйж явж байна гэж. Өнгөрсөн жил Forest Camp-ийн дүрээр гүйж байсан. Энэ жил болохоор Тэр маш сайн нөхөр олон шоу гэдэг утгатай тийм дүрд ордлгүй лээ. Манай хүүхдүүд хийж гисэн тий. охтууд маань хийж гисэн тий. 2 охинтой бэлдэж өгөөл баярлал энийгээл үлдсэн дээ. Одоо тэгээд октоодынхаа л одоо төлөөл бүрхэн одоо дүр туурч фаны хөгжилтэй байх үднэс юм хэлээ дээ. Одоо октоодтай хайртай шүү гэж хэлье. Ямар өөргөө яг октод чинь тийм байдаг байхгүй аавыгаа ингээл гоёол уруулын будаад ингээл хамаг юм ингээл хийж өгөөл аавда юу бүг өмсөх нь ологгүй байдаг байхгүй. Тэгээд октодынхаа төлөө гүйсэн аавда дахин баяр үргээ ямар хөөрх юм. За ийм гой зүйлсүүд маш олон болсон. За тэгээд энэ олон гой зүйлс дундаас хамгийн олон хүний анхаарал татсан нэг бүсгүй байсан юм байгаамаа. Ерөөсө монголчуудыг хоёр байгаас нэг тал нь дэмжиж нөгөө тал нь дэмжээгүйгээд тэр ямар хүн байсан нүгээр харъя. Намайг тэнд ингээд зүгээр нөгөө ном уншаагүй ч юм ээ юм уу те зүгээр уцаа авахаа өвччихсэн байсан бол арай өөр байх байсан болов. Хүмүүст ингээд таалагдчих те зүгээр ингээд додолч юм болчих гэсэн ямар ч тийм бодол бол байгаагүй. Хэрвээ тийм бодолтой байсан бол би нүцгэн өвтөх байсан. Комментууд дээр юу амар орж ирсэн, хейтэлж орж ирсэн байхгүй юу.
Ямар хэлбэр ингээл тэгэл эхлэхээр нь жоохон гайхаад зүгээр би өөрөө нөгөө хүссэн юм хийж байгаа штэ. Зүгээр л би өөрийгөө л өөртөө л одоо үнэн байх гэдэг өөрийнхөө зорилгыг биелүүлээд тэ амьдралтаа ганц юм ч гэсэн өөрийнхөө хүссэн юмыг биелүүлээ тэ хизээж өгч болох хорвоо энэ чинь зүгээр тэрийг л хийсэн тэгсэн чинь хүмүүс зүгээр гинт амир хажуунаас ингээ орж ирсэн гинт шүүгээд хэлсэн байхгүй. Тэгээ жоохон гайхаад за Монгол хүмүүс ийм муухай болсон юм байна да. Ямар муухай сэтгэлгүй болсон бэ? Зүгээр нэгэндээ ингээд гоё урам зориг өгөө те. Тэр нэг ах их нар шиг өстө мондоган гоё юм гэдэг ч юм уу. Тэгээд тийч хэлэхгүй маа зүгээр чимээг өнгөрчөж болно штэ. Амаа амхаад те. Яг үнэ те. За тэгээд энэ охин бол надад ёстой айгүй хөөрхөн санагдсан. Нэг зүгээр хэлбэртгээгүй багт нь хүмүүс чи хэлбэртлээ гэд ер нь нэг юм заавал нэг юмыг шүүмжилж явах хэрэгтэй юм шиг нэг амар хачаа хандлагатай болцсон. Гэхдээ яг одоо улс төрч миний амьдралд хинэггүй нөлөөлөд ивэл шүүмжилж болно шүү дээ. Хинт ч гай болохгүйгээр өөрөө байх тэр орчныг одоо бий болгочил жинхэнэ эрх чөлөөтэй нийгмийн хамгийн гол юм биз дээ. Тэгээ энэ заавал ингээд бүхэн таалагдаад албагүй шүү дээ. Тэгээд энэ охин бол үнэхээр лаг одоо өөрийгөө илэрхийлсэн ийм гоё охин байсан. Өөрийгөө илэрхийлнэ гэдэг бол үг хэлэх эрх чөлөөний хамгийн том хэлбэр. Тэр тусмаа бүр энэ охин бодволкон дээр татварвал дээрэм гэдэг үгтэй бодвол göмсөн байсан нөр маш олон хүний бас анхаарлыг татсан байсан. Тэгээд өөрөө эмчгүй юм байна. Тэгээд хүмүүст бас хэлмээр байна те. Ер нь лаагаа идэн үү, луунгаа идэн үү та бүхэнд л саад болоогүй зүгээр shut up fuck off. Тэ? Зүгээр л амаа хамих. Тэр хүн дураараа юугаа хийгэн та нарт ямар ч хамаагүй. За тэгээд энэ охин бол үнэхээр гайхалтай байсан. За тэгээд ер нь бол UB марафон тэр чигтээ ер нь маш штайхан болоод өнгөрсөн болов гэж бодогдсон шүү. Тэгээд энэ 7 хоногийн ихээр болон өнгөрсөн 7 оны төгсгөлөөр UB марафон болсон түүнтэй холбоотой сенсацууд үргэлжлэжээ. Баярлалаа. За та бүхэн санаж байгаа бол 2025 онд бүрэн скор гэдэг зээлийн мэдээллийн сан, альтернатив мэдээллийн сан бий болсныг бол та бүхэн санаж байгаа хаа. Харин эднийх 2026 оноос хойш зээлийн оноо өгж эхэлж байгаа юм байна. За зээлийн оноо гэдэг нь яадаг вэ гэхээр та зээл аваад хэр найдвартай төлсөн бэ гэдгийг л оноогоор гаргаж ирж байгаа. Та зээлээ төлөхдөө хоцроос юм уу, хоцроогоогүй юм уу, хэр хурдтай төлсөн, яаж найдвартай төлөлтөө хийсэн бэ гэх мэтчлэн маш олон мэдээллүүдээр суурлаад танд зээлийн оноо өгдөг гэсэн. Тэгэхээр та энэхүү оноогоо e-Mongolia болон бүрэн скоринг аппликейшнээр дамжуулаад шалгах боломжтой байна. Хуучин бол 3,000 төгрөгөөр шалгадаг байсан бол хэрвээ та өнөөдөр шалгах юм бол 1,000 төгрөгөөр шалгах боломжтой болсон байх шүү. Тэгээд хүний зээлийн мэдээлэл гэдэг бол үнэхээр маш чухал зүйл байдаг. Ягаад гэвэл та хэр найдвартай зээлдэгч вэ? Хэр санхүүгийн хувьд баталгаатай вэ гэдгийг чинь харуулдаг. Тэгэхээр та зээлийн оноогоо хайрлахгүй бол өөр хинч таныг хайрлахгүй шүү. Манай нэвтрүүлгийн ерөнхий венддэгч бүрэн скор зээлийн оноо. Йоо. Өмнөх машиныхаа зээлийг төлөөгөөж дахиад машин авах гэж байгаа юм. Чамд ямар хамаатай юм? Оноо ч нэлийн баг байна да. Өөр орлогын харьцаа ойрцоор зээлийн оноо буурахад хүссэн зүйлээ ч авч чадхааргүй болох юм. Зээлийн оноогоо хайрлахгүй бол тэд ч чамайг хайрлахгүй. За ингээл марафон болол дууссан нөгөө өнгөрсөн 7 хоног жингаа яригдсан PD буюу пүрэв давг баха тий. Пүрэв давг маань одоо нийслэл хотын дарга болохоор яригдаж нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид түүнээс асуулт асуулж саналаа хэлсэн байна. Ууланд бид нар чинь нэг нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуультай. Нийслэлийн нутгийн өөрөө удирдахсны байгууллагын 45 төлөөлөгч дотроосоо ягаад хурлын даргаа сонгож засаг даргаа сонгож чаддгүй юм. Хэдүүлээр нь яах гэж чи ингэж юу хийгээд сонгуул хийгээд өрсөлдөж уралдаад байдгийн. Дээрээсээ засаг дарга ерөнхий сайд нь наман томилдог бол өөрсдөө шууд ирээд эндээсээ нэг сонгуул монгол хийгээд олон хүмүүсийг зовоогоод хэдэн зуун хүмүүс
итгэл найдвар тэгээд энэ сонгуульд өрсөлдөж байгаа байхгүй юу? Тэгээ ийм байх юм бол энэ төр ингээд явах шаардлага байсан ч юм уугүй ч юм уу, цаг нарын гарц байсан юм биш үү гэсэн ийм бодол байна. Ер нь нутгийн өөрөө удирдах байгууллага энэ хууль ясаа хэрэгжүүлж чадахгүй бол хурлын байгууллага гэж байх нь өөрөө ч нэг тийм сайхан таатай зүйл биш санагдаж байна. За иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчд бол ихэнх нь нэг иймэрхүү байсан шүү. Тэгээ хөөх юм та нар анзарч анх удаа даргаа муулж байгаа юм чи ингээд ээрч яла дараагийн сонгуульд намайг дэвшүүлэхээ болчихвол яана гэдэг айц дотор нь явж байгаа. Гэхдээ ямар ч байсан ерөнхийдөө бол одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлынхныг бол Нямбатар бүрэн бадсан байсан учраас явж байгаа даргадаа бас таалагдах хэрэгтэй, ирж байгаа даргадаа бас таалагдах хэрэгтэй. За нөгөө талаас нэг юмдаас нэлээд удаанч бодлоо 7 хоног бодож нэлээд суул энэ одоо өнгөрсөн хугацаанд би нэг юм бодод бүр одоо инээдч хүрэх шиг санаач зовх шиг нөгөө анхдаар өгдөг өндөр гингийн зан базарыг ээж нь эхийнхээ хэвлээд олохдоо нутаг нугаараа л нэг сайхан жил болоод дөрөв удирдал нь сайхан өмтөө үйл зам болоод ард иргэдийнхэн 100 зүүн зэрэглэн сайжраад нэг 90 шидийг үзүүлчихсэн юм лээ. Өнгөрсөн 7 хоногт Хүрв давг нэр дэвшигчийн улсаараа магтсан нийгмийн сүлжээний юг харсан. Одоо сурчлагаас юм уу юм би ингээ хараад нэлээд ингээ бодлоо. Тэгээ одоо бид нар чи ерөн сонгуул хийгээд байхаа оронд иймэрхүү хүмүүсээ гаргаж ирээд дэвшүүлээд тавьчвал улс орны маань ажил амьдралд үнэхээр хэрэгтэй юм байна да гэж бодсноо би нуух юм. Би ихлэ сарказм яваад байна гэж бодсон байхгүй юу? Уг нь нэгсэн чи 7 хоногийн турш ингээ даргийнхаа талаар бодсон байгаа байхгүй юу наад үн чинь те. Нуух ёо. Яг тэр нуух ёо гэдэг үгийг хэлсэн чинь би яг энэ сарказм биш байсан биш үү? Oh my god. Уг нь амар гоё явчихсан байхгүй юу? Ямар гоё явчихна гэжсэн чинь нуух ёо болоо. За тэгээд ямар ч байсан Нямбатар даргыг аач одоо өмөрөөд бас нэг үг хэлээд авлаа. За шин дарга дааш таалагдаад одоо 5 минут одоо богд гэгэн билээ гэд яваад өнгөрлөө. За тэгээд одоо хамгийн гол асуудал бол хүмүүсийн дунд яригдчихсэн. Гуанаа чи хөрс үгүй охинтой өргөжчихсэн унштай гэдэг юм явсаа. Би ерөнхийлөгчийн том охинтой бол хамтарч амьдарч ирсэн мөнэ. Гэхдээ энэ 11 жилийн өмнөх асуудал. Одоо ингээ намайг янз бүрийн улс төрийн юм гарч ирэнгүүт энэ асуудлыг дэвргээд өгдөг. Одоо аль аль нь тал талдаа гэр бүлийн зохион байгуулалт явьж байгаа. Тусдаа гэр бүлтэй юм залуу гэр бүлүүд шүү. Тэгээ та хэд энэ хоёр залуу гэр бүлийн асуудал яригдж байгаа учраас энд бас зүгээр өлтөө хамтаа өсөж байна. Тэгээ би ч одоо сая 6 сарын 18-нд хормоо төлөвлөсөн байсан. Гинт одоо энэ ажил гарч ирэл хувийнхаа хормыг хүртэл ингээл цоцолж штэ. Тэгээ би одоо хань ижлээсээ бас уучлалт байна. Амьдралын хамгийн гоё мөчийг хойшлуулчихлаа шүү. Оо яаж байгаа юм бэ? Хормоо их гэж байгаа болцсон юм уу? Зүгээр л хийлдэ өгшөө зүгээр ч нэг үсрээл нэг хагасцсэл болно үстэй 2 өдөр л уун үстэй. Тэртээ тэргүүл тэ уудаг штэ. Тэгээд айгуу буруу шийдвэр гаргасан. Одоо тэгж байгаа дахиад салуул яа. Энэ өстэй хотын дарга болчоод надтай суусангүй болио үли юм. Пидэгээр яадгийг дахиад нэг экстэй болчиход. За тэр гайгүй баха. Тэгээд уг нь суучгал байсан. Юу ч болоо үлээ тийм үстэй. Одоо манай өмнөх дарга даваа далаа байна. Суудсан байсан. Тэр нь одоо зөвцсөн ч юм уу, буруутсан ч юм уу бас тийг болоод хувирсан те. За ингээд ямар ч байсан алдартай 2 үг хэлсэн байдгийн би хурим ихж байгаа болсон гэдэг нэг үг. Нөгөөх нь би шүн унталгүй хотын талаар судалж байна гэдэг алдартай 2 үгээ Пүрэв далаа дарга маань хэлсэн байдгийн байгаамаа. За ерөнхийдөө Пүрэв далаа Пүрэв давг юу одоо ямар амлалтууд хэлж одоо ямар ажлын төлөвлөгөөтэй байсныг бүгд харцсан. За 30 талаатай хотын даргаар томилогдоод байгаа Пүрэв давг албан тушаалтаа томилогдохоос ч өмнө түүний боловсруулал ажлын дуршлаг намтар зэрэг мэдээлэл олон нийтэд дэлгэж эхэлсэн. Харин ажлаа хүлээн авснаас хойш 2 хоног байгаач хийсэн мэдээллүүдээ нийслэлийн иргэдийн хүлээлтийг улам нэмэгдүүлж байна. За тэрээр дахин татвар хураамж нэмэхгүй гэдгийг албан ёсоор илэрхийлэх гэсэн нь түүний анхны байр суурь байсан юм а. За мөн өчтөр хэвлэлд өгсөн ярилцлагаас довчлон хүргвэл нийслэлийн төсөвт ойрын хугацаанд тодтогол оруулна. Энэ өвөл хятадаас нүрс авна. Агаарын бохирлоо бууруулахын тулд яндангийн тоо хэмжээг багасгана. Төгжрөлтэй холбоотойгоор нийтийн тээврийн шинэ хувилбарууд дээр тооцоолол хийж байна. Газ нь 110,000 айл суулгах төлөвлөгөөтэй байна. Асуудал гарвал чадах хүмүүсээр нь солиод явна гэсэн юм а. За ийм ажлууд хийн гэсэн байна. Тэгээд Пүрэв далаа минь
олон хүмүүсээс би асуусан бас манай таньдаг найз майзуудын найз майз юм байлээ. Тэгээд гээ одоо хэр залуу вэ гэсэн чи гээ яах вэ? Гайгүй л байсан шүү дээ. Одоо яг ороод яг яах юм бүү мэдээл гэсэн. Тэгээд залуу хүн байна бас нэг жоохон ирч хүчтэйхэн шиг энэ Нямбаатарын хийсэн энэ нэг баахан жанхуунуудыг битүү үргэлжлүүлээрэй гэж гуйж байна. Тэгээд ямар ч үсэн залуу хүн бас маш өндөр хүлээлттэй байгаа шүү. Пүрэв давгаа гэж хэлмээр байна. За ингээд нийслэл ингээ явсан. За тэгсэн чинь уг нь энэ нийслэлийг хараад хянаад байх ёстой байсан сөрөг хүчнийхэн бол ус балгасан юм шиг 2 жил байсан. За баг Нямбаатарын сугны өснөчгөл байсан. Яг үнийг хэлэхэд баг л Нямбаатарын баг нэг жижиг агентлаг маягтай бүгдээрээ албан тушаал авцсан. Ингээд ерөөсөө эсэргүүцдэггүй, дуурдаггүй, иргэдэн ингээд дуурайд идэг. Манай ардсан намынхан бол дуурдаггүй нэг ийм байдалтай байсан. За тэгээд арай гэж нэг юм дуурсаа. За АТГ болон одоо захин орчинд маш олон мэдээлэлүүд явж байгаа. Нөхөртөө давуу байдаг одоо зураг туслын компанид нь 10% хуваарлж өгье, ашигын 10% авъя гэх жишээтэй. Нэг гарын өсөг бүр 50 сая төгрөг хүртэлх хэмжээнд хүрсэн байх жишээтэй. Тэгэхээр нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалт болгоноос энэ одоо өөрийн эрх мэдэл албан тушаалаа давуу байдлыг бий болгож хэсэн богдуулах замаар одоо компани аж ахуйн нэгжүүдээс мөнгө авдаг болцгүй гэдэг дээр бол АТГ дээр шалгагдж байгаа юм. За ингээд бас нэг уг нь баримт дэлгэцтэй алах юм болов гэсэн чинь байдгүй. За ингээд нэг юм нэг ерөнхий мэдээллийн чанартай юм ярьсан. Тэгээд ер нь бол нийслэл дээр ардсан намынхан бол маш үлдгэр байсан шүү. Өөрсдөө Нямбаатараас албан тушаал аваад суудсан байсан шүү. Ийм байсан учраас сөрөг хүчин муу ажилласан учраас Нямбаатар үнэхээр одоо даварч давгийн орон дээр гарцсан байсан шүү. Тэгээ одоо ардсан намынхныг бол зүүрлүүл өнгөөр бол саарланг харж биш цагаанч биш. Усаар бол бүлээ ус халуунч биш хүүдэнч биш. Ийм байсан. Тэгээд одоо энэ чигээрээ ингээд цаашаа явах юм бол дахиад ялгаа авахгүй ингээд баларна. Тэгээд сөрөг хүчний хяналт тэр хүмүүсийн ингээд иргэдийнхээ үгийг тэр их барьж байгаа хүмүүст хүргэх гэдэг чинь ямар чухал юм бэ гэдгийг одоо харуулсан ийм 2 жил өнгөрлөө. За энэ бүхний эцэст тэ Батулга гарч ирээд бас нэг маш чухал зүйлийг ярьсан. Энийг та бүхний заавал сонсоосоо гэж хүсэж байна. Нямбаатар өөрийнхөө баасан дээр халтарч унсан шүү гэдгийг аюулгүй тодорхой хэлсэн. За харин Нямбаатарын огцрос асуудал дээр нэг маш ноцтой юм харагдсан. Маш ноцтой юм харагдсан. Улаанбаатарчуудын өөрөөгөө удирдахс байхгүйсэн. Одоо бол Улаанбаатар хотыг бол Улаанбаатарын ард иргэд сонгохоо тавихаа болсон гэсэн. Нийслэлийн дарга юм байхыг Улаанбаатар хот мэдэхгүй болсон. Манай иргэд мэдхээ болсон гэсэн үг. Нутгаараа удирдах хэвээр устгах хийсэн. Гэхдээ энэ ажлыг хийсэн яг ингэж өөрөөгөө ингэж огцруулах тийм ээ өөрөөртөө гай тарсан энэ ажлыг хийсэн хүн Нямбаатар оюун эрдмээр. Өөрөөр хэлбэл нийслэлийн өөрөө удирдах хэсэг устгасан үсэхгүй. Нардын нам 22 онд хууль гаргаад нутаг дэвсгэр засгийн удирдлагын тухай хуулийн дээр нэмэлт өөрчлөлт оруулаад ерөнхий сайдад нийслэлийн засаг даргыг огцруулах эрхийг өгсөн. Томдох эрхийг өгсөн. Гэхдээ чинь нийслэлийн иргэдийн урлын онцгой бүр эрхийг асуудал гэсэн. Ерөнхий сайд огцруулах хэрэгтэй байгаагүй. Энэ огцруулах саналыг зөвхөн иргэдийн урлд оруулдаг хэрэгтэй байсан байхгүй юу? Тэгээд иргэдийн урал шийддэг байсныг оюун эрдэнэ Нямбаатар нутаг дэвсгэр засгийн нэгжийн хуулинд өөрчлөлт 22 онд оруулахдаа Улаанбаатар хотын даргыг шууд ерөнхий сайдын мэдэлд өгсөн. Одоо Улаанбаатар хот бол үүндээ зүгээр агентлаг болчихлоо шүү дээ. Ерөнхий сайд даргын томилдог тийм үү? Нийслэлийн хэм удирдах шийддэг. Тийм учраас би хэлээд байгаа. Одоо Улаанбаатар дээр орж байгаа бүх асуудлыг Пүрэв давг гэдэг залуу хариуцахаас илүү учрал хариуцнаа. Төгжрлийн асуудлыг учрал хариуцнаа. Бохир цэврийн асуудлыг учрал хариуцнаа. Хог хаягдлын асуудлыг учрал хариуцна. Яг гэвэл Пүрэв давг бол зүгээр Улаанбаатарчуудын сонгосон дарга биш. За энэ бол өстой маш чухал зүйлийг хэлсэн. Засгийн газар өөр дөрөө дахиад нийслэл гэдэг маш том бүтцийг ингээд наагаад оруулаад ирсэн байна. Энийг Нямбаатар оюун эрдэнэ 2 хийсэн байна. Масаараа эрх мэдэлтэй байх юм шиг ийм хууль хийгээд өөрөө тэр хуулийн дээрээ халтарч унж байгаа байхгүй. Одоо энэ хуулийг болиулахгүй л одоо түрүүний иргэдийн төлөөлөгч хэлээд идэг үнэн байхгүй.
Хэрвээ ингээд засгийн газраас хүн томилчих юм бол ер нь сонгуул монгол хийж хэдүүлээ алиалаад яах юм бэ гэдэг чинь үнэн байхгүй юу да. Энэ бол энэ нутгийн өөрөө удирдах ёсонд бол маш одоо муухай одоо халдсан ийм зүйл хийсэ. Одоо тэгэл ерөнхийдөө таалагдахгүй бол тэгээд нийслэлээс хинт сонгогдсон ингээд солиод иж болох нь биш. Энэ бол маш буруу жишг тогтоосон ийм үйл явдал байсан юм байгаамаа. Тэгээд шинэ хотын дарагтай боллоо. Тэгээд тэр нэг Оюун Эрдэнэ Нямбатар хоёрын зассан тэр хөлийг засахгүй бол засгийн газраас харьяатай нийслэл явсаар байх нь биш юм гэсэн. За ингээд нийслэлийн засаг даргыг ингээд нааш нь болж явах зуур Улаанбаатар хотод маань за нэг том бол биш зөө. Гэхдээ олонний анхаарлыг дагуулсан галт төмөр гарсан. 20-с дээш давхартай барилгаад гамшиг осолоо тохиолдлоо гэхэд онцгой эдлийн алба иргэдээ аварч чадахгүй хэвээрээ байна гэж өчигдөр Цэнгэлдэх хотхонд гарсан галын үеэр олон нийт шүмжилсэн. Тухайн галыг унтрааж иргэдийг аюулгүй гаргах ажиллагааны үеэр автомеханик шатн 23 давхарт цонхноосоо зүүгдсэн иргэнд хүрч чадаагүй юм. Тэгээ тэр хүүхэд нөгөө цонхоороо ганцаараа юу атсан тэр айлаас л гал алдаал тэгэл дээшгээ 23 мороор ороод явсан. Гал гарч ирсэн айлд одоо хүүхэд байсан гэсэн үг. Тийм хүүхэд байсан. Тэгээ хүүхэд нь ганцаараа хүүхэд байсан юм шиг лээ. Хаалган цааштай байсан юм яасан мэдгүй. Ямар ч нэг хүүхэд ганцаараа байж байгаа. Сая гал дуустал цонхон дээр байж байгаа. Тэгэл сая орсон. Уусаар хөгжөөгүй шатанч дэшээ хөрөхгүй антун ангал дээр аруулаад байдаг орилоод байдаг чинь ямар ч арга хэмжээ авч чадахгүй шээ цагаа болохоор зэрэг. Гоё хэцүү энэ хүүхэд гэхээр нанаас нь 17-8-аас л хүүхдүүд цохоцол ингээл заавал сургамж одоо нөтөр юу ч байхгүй. Дээшээ хөрөхгүй энэ ч одоо 9 давхар хүртэл яваад тэрнээсээ цааш явдгүй гэж штэ. Яа ямар амар юм бэ. Тэр хүүхдийг харсан нь ингээд хүүхд юм уу том юм уу ингээд угаартахгүй бол толгоогоо гаргаад ингээд байж. За тэгээд энэ байшин дотор байсан хүмүүс бол бүгдээрээ ингээд гарсан байгаа. За тэгээд ямар ч байсан галынхан маань унтраас хідүүлээ нэг зүйлээс ерөөс сургамж аваагүй. Яг Шангрилаа зочдуудлыг барьж байхад нэг гадлын фасад нь шатсан штэ. Яг тэр үед бас яг энэ асуудал яригдчихсэн. 10 давхраас дээш өндөртөө барилга шатвал ер нь одоо яах юм бэ гэдээ ингээд ярьсан. Тэгээд тэр үеэс хойш ерөөсөө ажил хийгдэггүй байгаа юм биш үү гэдэг бодол энэ үед төрсөн. Энд чи одоо хэдэн жилийн өмнө бараг 7-8 бараг 10 жилийн өмнө босон явдал шиг санагдаад байна. Гэтэл одоо болтол нөгөө 10 давхраас Улаанбаатарт одоо 10-аас дээш давхартай маш олон байшингууд байгаа. Гэтэл энэ ч гал гарах юм бол манай ингээд гал унтраах анги онцгойгийнхан маань ингээд техник хэрэгсэлгүй ингээд баларцсан байж байгаа юм байна. За тэгтээ онцгойгийнхан бол үнэхээр сайн ажилласан. Нөгөө онцгой байдлын албан агчид үнэхээр бахархмаар өстой. Тэр галч болох тэр ерөөсө хүн яг нөгөө нүүр тулааг бол тэр мэдгүй юм бил. Яг бодит байдал бол үнэхээр чанга. Хүмүүс зүгээр нэг юм байшаа хараад төсөөлөд идэв. Дотор нэг чинь тас харахгүй юм дотор л ерөөсөө тийм яалах хөвгт байна уу, хөгшүүн байна уу, хаалганд хөгжөөд байна уу. Энэ ингээд минут секундээр ингээд эрсдэлт байж байгаа байхгүй. Багш дутуу байсан. Боллоонтой хэд хэд хүмүүс байсан, зарим нь бол ямар ч боллоо. Горыг ид нэг хүн байна, тэгэн гол боллоон дутуу шүү дээ. Дэмэрхүү зүйлсийг нэмээд өгөх шаардлагатай. Нэрийг хангаад өгөөч ээл гэж өгснөр шүү дээ. Тэгвэл манай онцгой байдлын албанд туршил шинжилгээний зориулалттай шүршигч дрон байдаг юм байна. Мөн нисдэг тэрэг ашиглаагүй салхины хүч эрсдэл зэргийг тооцоолсонтой холбоотой гэж албаныхан тайлбарлаж байна. За ингээд ер нь бол манай онцгой байдлын ажилчид бол үнэхээр лаг. Би бол тэрийг одоо өстой үнэхээр та бүхэн маш олон юмнаас харж идэх. Тэ өстой улаан гараа уулзуулаад өстой ам хайргуул ингээд хүний амийг аврахын төлөө явдаг. За ёстой ийм тулдаа энэ галыг бол дарж чадсан. Үнэхээр сайн байсан. За тэгээд өмнө нь энэ салбарт одоо дарга хийж исэн хүнээс за энэ 10 давхраас дээшээ шатмаатай авдгүй юм уу? Яагаад болдгүй юм бэ гэдэг асуулт суусан. Тэгээд тэрийг шүүмжилсэн байдаг. Онцгой тоног уучлаарай. Бид нэг зүйлийг онцгой байдлын албаны техник тоног төхөөрөмж хүн нэг өрийн багж хэрэгсэл биш үү? Хангалттай болцсон. Энийг улсын төсвөөс дээр нь одоо олон улсын байгуул санхүүжилтээр шийдсэн. Бидэнд 20 жилийн энэ үүч байгаад хов хоосон байсан. Юу ярьж байгаа? Нэг хоёр дахь шатны асуудал ярьж байлаа 21 дахь. Тийм шат байхгүй дэлхийд. 42 м 51 м гэж байдаг. Тэрнээс дээш нь шүү дээ. Өөр аргаар унтраах асуудал байдаг. Тус биш. Манай иргэд өөрийнхөө ойлголцоор байдаг шүү. 41 дахь тэрнээс илүү гарахгүй. Тэрнээс өндөр шат өөр унах хэсэлтэй байдаг. За ингээд загнуул атгсан. Юу яриад байгаа юм бэ? Өсрөөл 51 м шат байд юм аа гэд.
Тэгээ зүгээр за яг окей шат тийм байж болно те. Тэгээд өөр юм байж болдгүй юм. Энд чинь нэг даргын нэг ганц джипийг зараад энэ дээшээ явдаг нэг ганцхан дороо авчих болчих юм билээ шүү дээ. Ууг нь нэг ганцхан джип л зарах асуудал юм билээ шүү дээ. Манайхан ч дарга нар болохоор өөрсөндөө хэдэн зуун саяар ингээл 300-400 саяын джип аваад унаад идэг. Тэгээд ингээд нийслэлдээ нэг 10 давхраас дээшээ гардаг нэг ганц дрон ч үт юм одоо өөр юу байдгийг орчин үеийн технологийн янз бүрийн юмнууд гарцсан байлаа. Маш өндөр даралтын буу муу гэж ChatGPT-гээс харсан чинь маш олон төрлийн юмнууд байгаа юм байна. Гэхдээ нэг ганц джип зараад ганц дороо авчихл асуудал байгаа юм байна шүү дээ. Тэгэхгүй тэгэл ингээд юу байгаад ингээд асуудал өрнүүлээд идэг. За тэгэд 10 давхраас дээш маш олон барилгатай болсон. Манай Улаанбаатар хот бол маш олон ийм барилгатай болсон. За энэнд бид нэр бэлэн байна уу гэдэг дээр энэ жижигхэн гал төмөр маш олон асуултанд хариуллаа. За дээрэс нь бас нэг юм хэлмээр байна. Зөвхөн ингээд бусдыг буруутгах суух биш. Иргэд бас өөрсдөө хариуцлагатай, өөрсдөө хянамгай баймаар байна. Өөрсдөө галаас өөртөө сэргийлдэг баймаар байна монголчуудаа. Нөгөө Цэнгэлдэх хотхны гал гарсан. Байрлал орж үзэх гэж байна. Хөөст амар юу болсон юм шүү дээ. Тартаг мартаг болстой. Тог цагалгаангүй байгаа юм байна. Орон сууцны ганцхан давхартал гал гарахад ямар хохирол учирж байгааг тааг харж байгаа. Тэр галын аюулгүй хөдлөгийг л одоо маш сайн сахих хэрэгтэй. За сайн байцгаана өчигдөр ингээ гал гарсныг хараад ер нь манайх энэ галын гарц маань аюулгүй байна уу гэдгийг шалгахаар шийдлээ. За ингээ манад ямар ч шат маань асуудалгүй байж гин. За галын гарц маань одоо онгорхоо байна уугүй юу хэдүүлээ нэг шалгая. За манайх бол ямар ч асуудалгүй онгорхоо байна. Тэгэхээр та ээж гэсэн энэ галын гарцан дээр хүнжин битий тавиараа. Ингээ зарим айлууд ингээд балконо реклээд энэ хаалга ингээд бүр бөглөсөн байдаг юм лээ. Ингэж юусоо болохгүй. За тийм манай монголчууд бас өөрсдөө маш их хаанга юмд ингээд нэг юм ямар ч хариуцлагагүй ханддагаас болоод гал төмрийн аюул өөр бусад аюулууд болдог шүү. Тэгэхээр иргэдээ өөрсдөө хариуцлагатайгаар өөрсдөө галын аюулаас өөрсдөө хамгаалаарай. Галын эрсдлийн бараг ихэнх хувийн гал командын биш та өөрөө бас арилгана шүү дээ. Тэгэхээр бас нөгөө бусад руу гараад чичгээсээ илүү бас өөрөө та ядч гэрийнхээ эргэн тойрны галын тохиолдол тэ ядч галын хор гэртээ аваад тавьчих. Дээрээс нь нөгөө галын гарцуудаа бүгдийг шалгачих. Зөвхөн байр одоо өөрийнхөө гэр гэлтгүү байрныхаа галын гарцыг шалгачих. Нөгөө нэг орцон дотор байдаг нөгөө нэг галын юм хомнуудаа бүгдийг шалгачих. Ингэчих юм бол хаана эрсдлээс ангижрын шүү манайхаа. Тэгээд галын аюулаас бүгдээрээ сэргийлцгээе манайхаа. Баярлалаа. 1938 оноос хойш хийгдэж буй 80 жилийн түүхтэй амьд домог болсон Столичная брэнд бол дэлхийн нийтэд цэвэр тунгалаг гэж ямар юм байдгийг харуулж байгаа ийм брэнд юм байгаамаа. Нийт 7 ширхэг хусны хус модны нүүрсэн шүүлтүүрээр шүүгддэг. За дээрэс нь маш олон удаа нэрэгдсэн байдаг учраас маш цэвэр тунгалаг байдаг юм байгаа шүү. Та бүхэн 80 жилийн түүхтэй жинхэнэ тэр цэвэр тунгалагын туйл болсон тэр домгийг заавал амтж үзээрэй. Столичная та бүхэнд баярлалаа. За нөгөө 100 мянган хүний гарын үсэг өнгөрсөн жил одоо авсан хүн амын орлогын албан татварыг 1% нөөтийг 5% болох хуулийн төсөл одоо орж ирсэн. Гэхдээ илүү нөгөө нөөтийг нь бол ярихгүй байх шиг байгаа. Тэр нөгөө багц хууль руу орсон гэдэг. За одоо бол илүү хүн амын орлогын албан татварыг 1% болгох хуулийн төсөл энэ 7 хоногт улсын хурал руу орж ирсэн. Монгол Ардын намын анхны дарга Солийн Данзан гэж хүн бол иргэн баян бол улс баян гэж хэлсэн байдаг. Ардын намын анхны даргынхаа үгийг энэ манай Ардын намын гишүүд бас сайн тунгааж бодох хэрэгтэй. Тэгэхээр энэ хуулийн үр дүн бол нэг ард иргэдийг баяжуулах гэдэг юм биш асуум дээрээ. Баяжих боломж байхгүй. Зүгээр улсад хураалгадаг тэр татвараасаа бага зэргийг л хасуулах гэсэн ийм л одоо гуйлт. За ингээд улсын хурлын чуулган руу орсон. За мэдээж эсрэг саналтай гишүүд бас байсан. 40-50 байртай үл хөдлөх хөрөнгөтэй тэрүүгээрээ одоо түрээслэж наашин цаашин шилжүүлж орлого мөнгө олдог байсан 10% татварыг 1% болгочихж байгаа байхгүй юу? Дээрээс нь хонжвор суглаа
40% татвар төлдөг байсныг 1% болгочихж байгаа. Тэгэхээр эн чинь юу хэлж байгаа гэхээр бид нар мөрөөдө тоглоомыг хөхүүлэн дэмжиж байна. Нэгдүгээр, хоёрдугаар энэ чинь эд хөрөнгөтэй нөгөө мөнгөтэй төрхтэй хаанаас одоо орлого бий болгож энэ их үйл хөдлөнг авсан тодорхойгүй байгаа энэ их хөлдсөн одоо хүмүүсийг дэмцэн ойлгож байгаа. Тэгэхээр би энэ одоо хуулийг бол үндсэн концепц нь нөгөө яриад байгаа шиг ард иргэдийг одоо дэмжиж байгаа үйл гэж бодохгүй байна. Йоо нэр энэ хүн нэрэн гэсэн ингэж бодоод байгаа бах та бүр. Йоо энэ хүн бүр яг үнэхээр амьдралаас нэгдүгээрт Монгол улс хуулиараа мөрөөдө тоглоомыг хүлээн зөвшөөрдгөө ороо. Тийм байхгүй. Суглаа мөрөөдө тоглоом хоёр чи өөрөө. За энэ хүн ямар зүйл ярьж байгаа гэхээр энэ логик алдаа ашиглаж байна. Энэ cherry pick гэдэг логик алдаа ашиглаж байгаа. Асуудлыг өргөн хүрээгээр нь авахаасаа илүү зөвхөн тэр дунд байгаа ганц хоёр өөрт таалагдсан кейсийг аваад тэрэн дээр дүгнэлт гаргаж байгааз энийг логикт юу гэдэг вэ гэхээр cherry pick гэдэг логик алдаа. За дээрэс нь нэмэх нь нөгөө яриагүй зүйлсийг ярьсан болгож мөрж ингэж явж байна. За энэ бол маш сул үндслэл байсан. За ер нь бол ажил хийгээд орлого олж байгаа хүмүүс тэ цалингаа нэмүүлж чаддгүй маа гэхэд ядаж татвараа багасгачихал гэдэг л ийм л зүйл хөөрхөн амтан бүр хилээд нь штэ баярмаа гэж. Үгүй ингээд гуйгаад байгаамаа гэд. Ямар их авилгалтай байвал одоо манай орон. Өдөрт л одоо хідэн их найтай авилгал. Өнөөдөр гарсан байлээ тэр нийслэлд ажиллаж исэн хүмүүсийн дансанд байсан 2.6 их най төгрөг 2.8 ч гэлөө их най төгрөгийг зарцаалаа гэж байгаа байхгүй юу гэсэн үг юм яж тоо. Гэхдээ тэр одоо энэ багасгах гээд байгаа татвар чинь тэр 2.5 6 их найдын хажууд бүр ингэ амар жижигхэн мөнгө. Авилгалд их найдаар нөгөөд байгаа мөртлөө нэг хитгэн тэр бом төгрөгийг татварын хөнгөлөөд хүмүүсийнхээ одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээ мотивацжуулах юм дээр ингээл үгүй гэдэг. За ингээ байнгын ороогоор орсон байнгын ороон дээр бол энэ хуулийг дэмжихгүй гэдэг санал бол нэг хүний саналаар илүү гарсан байгаа. За яг маш ойрхон хуваагдаад явсан. За ингээд улсын хурлын чуулганаар 5 дахь өдөрт орсон. За эхлээд коноп ажиллахгүй гэдэг шалтгаанаар яг 50% хуваагдсан. Тэгээд дахиад үдээс хойш нь санал хураасан. Тэнгэр шиг орлоготой улсуудын татварыг 1% болгож болохгүй. Санал хураалтыг явуулъя. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль өөрчлөлт орлоготой хуулийн төслийг үйл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж гисэн салбарын томьёолоор санал хураалт явуулъя. Санал хураалтанд 104 гишүүн оролцсноос 60 гишүүн буюу 57.7% саналаар энэ санал дэмжигдлээ. Хувь хүний орлогын албан татварын хууль өөрчлөлт орлоготой хуулийн төслийг үйл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг санал хураалтанд оролцсон гишүүд олонх дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэлт бэлтгүүлэхэд төсвийн байнга орон шилжүүллээ. За ингээд хувийн орлогын албан татварын тухай хууль улсын хурлаар хэлэлцэхийг дэмжсэн байна. За энэ бол зүгээр л хэлэлцэхийг дэмжиж байгаа. Энийг унгаж болно, яаж болно, 9 шүд болгож болно. Одоо энэ чинь бөө хор найруулна 9 шүдийн болно. Тэгээд та нэг юм анзаарсан уу? Тэнгэр шиг баян хүмүүс гэдэг байгаа шүү дээ. Тэнгэр шиг баян хүмүүс зөвхөн улсын хурлын чуулган дээр л байгаа шүү. Эсвэл тэдний хамаарал бүхий этгээдүүд л байгаа шүү. Өөрсдийнх нь найзууд, өөрсдийнх нь хамаарал бүхий этгээдүүд, өөрийнх нь компаниуд л үнэхээр тэнгэр шиг баян болсон байгаа. Түүнээс ш цалингаа аваад цалингаас 10% хувийн орлогын албан татвар өгж байгаа хүмүүс донд нэгч тэнгэр шиг баян болсон хүн байхгүй шүү. За ямар ч үсэн нэг ийм байдалтай байна. Тэгээд Монгол улс авилгалтай живж гин. Яагаад авилгалт живж гин гэж бид нар хитрхийг татвар төлж байгаа учраас тэр хүмүүс бидний төлсөн татварыг дураараа гарын салгаараа үрж байна. Энэ мөнгөний багасгахаас нааш энэ авилгал хээл ахвал энэ хідэн их найдын үргүү зардал байхгүй болохгүй. Тэгэхээр бид нар биш. Дарга нар өөрсдийнхөө үрдэг мөнгийг, дарга нар өөрсдийнхөө бүсийг чангалах цаг нэгэнт ирсэн байна. Баярлалаа. За зүүн болж ийн манайхан та бүхний ам цангаж байгаа наашаа анхаарлаа хандуулаарай. Булган аймгийн хангал сумаас гарсан тайгийн сувд буюу Pearland тайг гэдэг нэртэй гайхалтай ус байна манайхаа. Энэ яадаг ус юм бэ гэхээр эрдэшсэн ус. Олон зуун жилийн, олон мянган жилийн турш ингээд одоо яг газрын доорх эрдэсүүдийг өөртөө хуримтлуулад тэгээд тэр усыг Vitafit компанийн маань гаргаж ирээд танд өгч байгаа гэсэн. За энэ зүгээр нэг эрдэс туснаас буюу processed water-наас юугаар ялгаатай бэ гэхлээр шууд байгалаас тэр эрдэсээ өөрөө аваад танд хүрч ийн гэсэн.
Processed water яадаг вэ гэхээр эхлээд шүүгээд өчнөө шүүлтүрээр ороод тэгээ магадгүй заримдаа дээрэс нь одоо нэмэлт минерал хийгээд тэгээд танд өгнө. Тэгэхээр нөгөө амтны хувьд яг нэг юм гоё амттай биш байдаг байхгүй. Харин яг жинхэнэ цэвэр байгалийн ус гэдэг бол яг нэг булгийн хүүтэн усыг ингээ нэг гэд бид нар өөрсдөө уудаг штэ тий. Яг тэр нөгөө гоё цэвэр тунгалаг амт чинь амтагддаг. Тийм учраас энэ ус дэлхийн water competition буюу цэвэр одоо усны тэмцээнээс мөнгөн медаль авсан байгаа юм шүү. Тэгээд та бүхэн байгалийн цэвэр тунгалаг эрдэссэн усаар амны цангаагаа тайлаарай. Pearl and тайгын совт. Байгаль бүтээж бид түгээв. Тайгын совт. Дэлхий дээр нийт 10.5 сая метр куб унтны зориулалтын ус бий. Хэдий юмч үүний ердөө нэгээс бага хувийг уухад тохиромжтой эрдэсчсэн гүний ус эзэлдэг. Монгол орны тайга Хангаа нурууны гүний ус нь олон зуун жилийн хурдхундас чулуулгийн давхаргаар дамжин эрдэсчиж өөрийн өвөрмөц зөөлөн амтыг бий болгодог. Байгаль ихийн хөвлөд бүрдсэн эрдэсийн тэнцвэр тусыг байгалаар нь танд зориулан савлав. Тайгын совд дотоод тэнцвэрийн их хундраг. За одоо улсын төсөв буюу татвар төлөгчдийн мөнгө уйлдгүй гэдгийн нэг томоохон жишээг энэ 7 хоногт одоо боловсролын сайд одоо тод томруунаар бид нарт харууллаа. Компьютер болгоны хөтөлбөрийг одоо хэрэгжүүлэх одоо ажлуудыг энэ жилийн 9 сарын 1-ээс одоо хэрэгжиж эхлүүлэхээр боллоо. За энэ хүрээнд бид нар одоо 26 оны 9 сар ихэд 100,000 компьютер, Chromebook, 5,000 ухаалаг самбар. За 2027 оны 2 сар 100,000 одоо Chromebook, 5,000 ухаалаг самбар. 27 оны 9 сарын 1-ээс 28 оны одоо 9 сарын 1 хүртэл одоо 100,000 компьютер, 550,000 ухаалаг самбар одоо сургууль бүхэнд нийлүүлэгдэх одоо энэ ажлыг зохион байгуулахаар одоо эхэлж байна. За энэ ажил бол тэгээ төсвийн хөрөнгөөр хийгдэхгүй. Төсвөөс нэг ч төгрөг гарахгүй. За ингээд ямар хэлбэрээр энэ санхүүжилтийг хийх гэж байна вэ гэхээр та бүхэн бүгдээрээ мэдж байгаа Хөгжлийн банк гэж Монгол улсад байдаг. За Хөгжлийн банкны дор байгаа одоо санхүүгийн лизинг компани гэж байгаа. Тэгээ санхүүгийн лизинг компани одоо энэ тоног төхөөрөмжүүдийг бодлогын авалт хийгээд Google компанитай гэрээ байгуулж бодлогын авалтыг хийгээд за тэгээд одоо манайх бол 3-5 жилийн хугацаанд одоо санхүүгийн түрээс хэлбэрээр одоо энэ төлбөрүүдийг төлнө. Та бүхэн бүгдээрээ мэдж гар утас ч гэсэн одоо өнөөдөр санхүүгийн түрээс айл өрх бүхэн одоо цахилгаан хэрэгсэлтэй хүртэл авах санхүүгийн банкны түрээсээр одоо авдагтай адилханаар нэг жил төсвөөс одоо маш том бодлогын авалт хийж төсвийн ачааллыг одоо хэмнэсэн олон жил одоо тоног төхөөрөмжүүдийг лизингээр авах одоо ийм шинэ төр хувьчлийн шинэ түншлэлийг одоо бий болгож байна гэж ойлгож болно. Юу яриад байгаа юм бэ? Үгүй санхүүгийн югнө түрээс гэнэ үгүй зээл авна л гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр зээлийн дараа нь хин төлөх юм. Их хамгаалалтын дараа өөрийнхөө халааснаас төлөх юм уу? Тэгвэл болж байна. Окей. Бөөнөрөө 200,000 ноутбуктай болъё, 10,000 смарт самбартай болъё. Асуудал алга. Дараа нь их хамгаалалтын сайд өөрөө төлөхгүй учраас өнөөдөр ийм яриа сууж байгаа. Зүгээр зээл авна. Зээлийн хин төлөхий дахиад татвар төлөгчдийн мөнгөөр төлнө. Хамаг юм 100 задгаа 60 харахаа байгаа. Энэ нөгөө хичээлийн хөтөлбөр багш нарын хүрэлцээ тий тэр бүх юм нь ингээд 100 задгаа 60 харахаа менежмент байхгүй. Энэ юм руугаа эхлээд мөнгө зарахгүй юм руугаа анхаарахын оронд хамгийн түрүүнд мөнгө зарах юм руугаа л анхаарч. Яагаад? Яагаад гэвэл энэний цаанд хин нэгэн тендер зарлана, тендерийн хин нэгэн авна. Тэрний цаанд маш их хэмжээний хэдэн зуун тэр бом эргэлдэх учраас тэр менежмент эдэр хамаа байхгүй. 9 сарын 1-ээс гээд ямар амар богино хугацаа вэ? 6 сар 3 сарын дотор энэ ийм амар үр ашигтай гэж шийдэж чадчих байгаа юм уу? Зүгээр л мөнгөний төлөө юу ч хийхээс болохгүй байна. Сургуулиуд ямар байгааг бүгдээр яг одоо харъя. Тэгээ тэнд туслахтайгаа хоёр хүн суугаад ингээд ажиллана гэдээ бодлоо. Өчигдөр усын хурлын гишүүн хэрэгдэл 18 м квадрат өрөөнд туслахтайгаа суухад хүндрэлтэй байгаа талаараа ярьсан. За тэгвэл та бүхний харж байгаачлан энэ анги 30 м квадрат бөгөөд за 120 хүүхэд 3 ээлжээр хичээлж байна. Манай анги 46 хүүхэдтэй. Манайх
15:30-аас хичээл эхлээд тэгээд 7:25-д үдийн цайны цагийг багасгаж шахсан мөртлөө ингэж дарж ирсэн. Бид нэр ингээд төрд сонгоод гаргацсан төрийн түвшээ хүн маань тий 18 м2 талбайгаа бага байна одоо ингээд хэцүү байна гэж байгаа бол гэтэл бид нар бодит байдал дээр яаж байгаа нэ тэр тий хүүхдүүд нь ингээд бага насны хүүхдүүд нь 3 ээжээр хичээлч гисэн орой шөнө болтол ингээд хичээлээд байна. Ялангуяа өвлийн улиралд бол хэцүү шүү дээ. Энэ өөрөө манай хуучин багш нар өөрөө байсан. Тэгээ хуваагаад ингээд 2 анги гаргаад агарч болт яг нэг анги болгоны юм жижиг сенсүндтэй сенсэрэл болт юм да. Гишүүн 16 м2 өндөө туслагтай хаад суудаг. Тэгэхээр туслахын өрөө юм уу, гишүүний өрөө юм уу маш тодорхойгүй. Юу 30 м2-д бүхэл бүтэн 120 хүүхд сурж болоод байна. Гэтэл манай дарга нар 18 м2-д сууж удахгүй юм уу? Миний өрөө юм уу, чиний өрөө юм уу гэд. Мэдгүй. Би бол үнэхээр ойлгохгүй юм байна. За тэгээд та бүхэн анзаарч байна уу? Анги танхим нь хүрэлцээгүй нэг ширээн дээр 3 хүүхд суудсан мөртлөө ноутбуктэй смарт самбартай. Нөгөө хүүхдүүдийн эрүүл ахуй, орчин морчин, нөгөө амьсгалах агаар магаар тэр хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудал хэд ч хамаахгүй. Бүгдээрээ хүн болгон төрөөс өгсөн ноутбуктэй болох ёстой. Йоо амар те. Тэрийг хин нэг дарганы хамаатан садан ямар нэг хүн тендерээр авах ёстой. Бусад тэр хүмүүсийн эрүүл мэнд өдрийн 3-аар хичээлж гин үү тэр хүүхд оройны 20 цагт гэртээ харж гин үү тэр хинт ч хамаагүй. Одоо та нар ингээ бодоорой зөө. Яг энэ шиг байгаа зөө. Нэг саранпай гэрт амьдэрдэг мөртлөө ланд 300 зээлээр аваад унтсан хүнтэй яг адилхан процесс. Гэрээ янзлаагүй мөртлөө зээлээр ланд 300 авнаа л гэдэг байна. Ийм тэнэглэл байж болох юм уу? Би бүр гайхаж, би нэр үнэхээр гайхаж байна. Яагаад ийм тэнэг юм бэ манайх? Эн чинь ингээд зүгээр ямар ч энгийн хүний ухаанаар бодоод ойлгочих юм биз дээ. Гэтэл татвар төлөгчдийн мөнгө учраас их хамгаалалтын дарга хүртэл ийм яриа зогсож байна. Уг нь бас гайгүй толгоос хэрэг гэж боддог хүн хүртэл ийм эрүүл сохтуу нь мэддэхгүй юм яриа зогсож байгаа. Тэгээ юу нь чухал юм бэ? Юу нь чухал биш юм бэ? Юу нь хүүхдүүдийн эрүүл мэнд тэр талбайд ноогдох одоо газар тэр агаар сэлгэлттэй энэ чухал юм уу? Эсвэл бол хамаагүй бөөнөр нэг газар чигч жагаад хүн болгонд ноутбук шахах нь чухал юм уу? Асуулт юм. За энэ 7 хоногт учрал дарга маань ямар ч байсан нэг төрийн компаниудыг татан буулгахаар боллоо. Эрдэнэс Монгол нэгдлийн 10 компаниг татан буулгаж байна. Уулуурхай операторын үйл ажиллагаанаас бүрэн татгалзжээ. Хөрөнгийг удирддаг хуримтлалыг нэмэгдүүлдэг компани болж. Үүний цаана 10 компани захирал махирал томилсон улс төрч нэр нөлөө өгөх хүмүүс одоо 50 амьдраарай. Тэгээд хүн ярихгүй агуулга ярья. 10 компани татан буулгалаа. За ингээд учрал дарга маань Эрдэнэс Монгол компани хажууд одоо байдаг охин компани гэх юм уу да тий 10 охин компаниг татан буулгалаа. За энэчнээс нэг 60 63 гэлүү 65 тэрбум төгрөг хэмжиж байгаа гэсэн. За ямар ч үсэн энэ эхлэл байгаасаа энэ төгсгөл битий байгаасаа тий ямар ч үсэн эхлүүлж байгаа нь сайн лид хийж гин манлайлж гин ямар ч үсэн энэ болохгүй гэдгийг харуулж гин тий. Гэхдээ энэ нь эхлэл байгаасаа 63 тэрбум 60 гаруй тэрбум төгрөг гэдэг бол манай нийт төрийн өмчийн компаниудын түрээсийн зүгээр сарын л зардал шүү дээ. Ер нь бол амар бага мөнгө واخгүй. Тэрний цаан чи маш их мөнгө явж байгаа. Зүгээр ингээд наан нэг юм одоо нэг юм мануухан харуулчаад цаана юмаа хийгээд битий яваасаа. Зүгээр битий юм маск зүгээсээ тий. Энэ бол зүгээр эхлэл байгаасаа гэж бодож байна. Тэгээд ямар ч байсан чамлахаар чанга атга. Чамлахаар чанга атга. Тэгээд ямар ч байсан 10 компаниг татан буулгасан байна. Тэгээд юмыг аль болох нэг юм косметик биш те олноор нь уус суураар нь засаасаа тэгээд эхлэл байгаасаа. За энэ 7 хоногт маш харамсалтай нэг хэрэг болсон. За тэгээд тэрийг бүгдээр үзцгээе. Төв аймгийн Заамар суманд 3 настай охин 30 метрийн гүн цооногт бол унаад байгаа юм. Тэгэхээр одоогийн байдлаар онцгой байдлын албан агчид тухайн охиныг аврахаар ажиллаж байгаа. Манай дүүгийн хүүхэд байгаа юм л да. Тэгээ манай дүү энэ Монгол юу лээ? Майнинг
энэ компанид өрмийн мэрэгжил. Аав нь болсон процессын талаар юу гэж ярьж байхын хүүхд бол нөхөн дуусныхаа дараа хүүхдийнхаа дуу чимийг сонссон болов уу гэж аав? Сонссон гэсэн. Яг Google явж байхад нараас нь барьж авахгүй л гүйжсэн чил яг өмнө нь пүнкэл доошоо үнсэн. Ямар амар юм бэ. Энэ мэдээ сонсоцтой амар ийг байсан. За тэгээд ямар нөхрөө унсан бэ? Тэр аваар маш олон ийм нөхнүүд байд юм байна. Харъя бүгд. Хаасаа юу энэ доошоо 50 м юм. Тэгээд ингээд ханаас чарсан юу ч байгаа юм бэ? юм. Та нар түрүүнээс шинжээ зогсохдоо мэдээгүй үү? Мэдээгүй шүү дээ. Ийм л хараалахгүй. Юусе тийм том ном юм бол баггүй юм л. Энэ гэхдээ хуучны нэг юм гэж байгаа юм. Зүгээр ингээд чулуугаар дарцаа. Ямар амар юм бэ. За ийм нүх энэ ч зарим хүмүүс нь 1000 орчим ийм цооног одоо өрмийн цооног байна ч гэж ярьсан. Зарим нь бүр заамрын хэмжээгээр 20,000 ийм нүх байгаа гэдэг ингээд янз бүрийн тоонууд хэлж илээ. За ууг нь бол нөхөн сэргэлт хийгээд энэ нүхнүүдийг бүглүүлсэн байх ёстой. За энэ шаардлагыг хэн хийх вэ гэхлээр нөгөө нэг одоо ямар ч хэрэггүй үед хамгийн хүнд суртал үзүүлээд идэг нөгөө аймгийн засаг захиргаа, нөгөө сумын засаг захиргаа, нөгөө нэг уул уурхай яамны нөгөө нэг хүмүүс чинь ууг нь энийг шаардад хийлгэх ёстой. За тэр хийлгэх ёстой, шаардлага тавих ёстой, тэр хяналт тавих ёстой хүмүүс нь юу ярьсныг өдрөөс сонс. Төв аймгийн Заамар суманд ер нь хичнээн уурхай байдгийн. Заамар сумын засаг дарга одоо эдгээр уурхай нарын нөхөн сэргээлтэн дээр ер нь хэр анхаарч ижлээ. Жишээ нь энэ нүх чи одоо жишээ нь өнгөрсөн өмнөх нүх гэж байгаа шүү дээ. Хэрэглэгээ үйлцэн. За энэ компани Ирээдүлкан гэдэг компани лицензтэй дамарч байгаа талбай. Тэгээ энэ талбай дээр бол одоо 21 он мессенжээр ковидоос хойш үйл ажиллагаа явуулах гэсэн мэдээлэл авсан байж байгаа. Ер нь бол одоо ингээд аврах ажиллагаа хэдийн хугацаанд цаашдаа үргэлжлэхээр байна. Одоо хэдийн хугацаанд байдığım юм бол тийм. Тий, тэгэл байх. Тэгээд ер нь бол нөгөө одоо бүхэл шатны байгууллага сум баг аймаг сум одоо тэгээд баг сум аймаг тэгээ улсын хэмжээний одоо компанид ажиллах үргэлжилж байна. Одоо яг үнэнгээ хэлэхэд энэ хүүхдийг л амьд гаргаж аавна гэдэг юмар явж байгаа болохоос наан цаана гэж ерөнхийдөө ингэж яваагүй л. За ингээд засаг дарга компани захирал хоёр ямар ч байсан ярьсан. За тэгээд маш харамсалтай хэрэг болсон. За яг энэ үеэр бас хамаатныхын хүмүүс ирсэн байсан. За тэр хүмүүс юу гэж ярьсан бэ? Амар гомдолтой байна. Энэ онцгойгийнхан ингээс хойшлоо дүр ярьж байгаа ч гэсэндээ юу л яасан юм бэ? Нэг ч метрчгүй энэ ухаатайгаа нуучийн уурхаагаас гарсан техник тос бүх юм зардлыг уурхаагаас гаргуулаад техникүүдийн хөдөлгөөл эдгээр машин дотроос хараад сууж байгаа юм байна. Өөртөө ингээд нисдэг тэргээр ирсэн байжж одоо бүр ингээд бүр тэр охин амтай байхад нь тэр могоо дуран муран гэж амар сошиал дуран сурчлаад байгаа юмараа дэлгэцээр нэг удаа эцэг хийх санаа хараад амраага харуулахгүй ингээд өстой хэргийн газар байхаар яад эцэг хин ядахтай одоо амьд мэндэгт нь харуулчих хэрэгтэй байсан байхгүй. Одоогоор харуулах эсвэл тэр доошо 50 м-т нь алдсан юм уу? Яагаад харуулахгүй байгааг нь би ч гэсэн ойлгохгүй. Авчид бол одоо яг найдлага тасарсан гэж бол хэлэхгүй шүү дээ. Өгсөн наад бол чи нууж байгаа. Угаасаа нууж байгаа балиар юмнууд худлаа ярьдсан байх. Зардал мөнгө баахан улсын баахан юм сүйдэгч наашаа ирсэн болохоор өөрсдөө хаацаалт юм байна. Угаасаа одоо ямар нэг найдлага байхгүй шүү дээ. Яах юм? За ингээд маш харамсалтай. Одоо ч гэсэн охиныг гаргаж авч чадаагүй нь одоогийн байдлаар Монголд Улаанбаатар хотын цагаар бол 23 цаг болж байгаа юм байна. Тэгээд одоо ч гэсэн охиныг гаргаж авч чадаагүй байна. Ойролцоогоор бараг 60 гаруй цаг, бараг 70 цаг шахуу аврах үйл ажиллагаа явагдаж байна. За тэгээд нэг юм ажиглагдсан юм гэвэл бүгдээрээ нэг юм өөрөөсөө нөгөө хэргийг зайлуулах гэсэн тийм хандлагатай юм шиг санагдсан. Ерөөсөө захиргаанч тэр ерөөсөө бүгдээрээ л нэг юм юутай бүгдээрээ л нэг энэ бурууг бусд руу ингэж чигсэн нэг юм байдал ажиглагдсан. Тэгээд маш харамсалтай. Ямар ч үсэн энэ хэрэг явдлын дараа одоо бүгдээрээ яг яах юм. Тэгээд ер нь гэхдээ ингэж манайх ингэж байна. Дандаа нэг хүүхдийн амь насаар юм ойлгоод байна. Нэг байж байгаа л нэг хүүхэд цахилгаан зөвхүүлээд нас орох юм, байж байгаа л нэг хүүхэд
тэнцээ нэг ус руу живээл өөд болчих юм байж байгаа л нэг хүүхэд шороонд даруулаад ингээд бурхан болох юм. Сая өнгөрсөн 7 хоногт бас дахиад 3 хүүхэд нас урсан байсан. Нэг нь өмнө ашиглаж исэн Жоншны ордын шороонд даруулж нэг хүүхэд нас урсан. За дээрэс нь Дархан уул аймагт 2 хүүхэд одоо эцэгийнхээ машиныг барьж явж байгаад 2 хүүхэд бас автослоод нас урсан гэдэг. Энэ 7 хоногт ингээд маш олон хүүхдүүд нас урсан энэ 7 хоног. Тэгэд ер нь энэ хүүхдүүдтэй бид нар хэрхэн ханддгийм бэ гэдгийг энэ хүний эрхийн үндэсний комиссийн бас энэ 7 хоногт улсын хурлд орж ир тайлангаа тавьсан мөлий. Тэрээр юу гэж ярьсан өдрөөс сонс. За өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийтдээ 46 хүүхэд амь насаа алдсан байгаа морноос унж. За он гарснаар бол одоогийн байдлаар одоо хүний эрхийн үндэсний комиссд мэдгдсэнээр 2 хүүхэд бол морноос унж амь насаа алдсан ийм харамсалтай хэрэг бол бүртгэгдсэн байгаа. Хурдан морь ундаг уралдаанч хүүхдийн тоо бас мөн жилээс жилд бол тогтмол нэмэгдэж байгаа ийм тоо байгаа. За 2021 онд 1918 хүүхэд байсан. За энэ бол ковид болон бусад хязгаарлалттай холбоотой бол бас ийм бага байсан байгаа. За 22 онд бол 7596 хүүхэд. За 2023 онд 11207. За ийм харамсалтай. За та бүхэн мэдж байгаа хөө одоо шийдвэр гаргаж байгаа бүх хүмүүс бүгдээр уяач тулсан. Та анзаарсан бол он гарснаас хойш 2 хүүхэд морь уралдаж байгаа нас урсан байна. Энэ юу гэсэн үг гэхээр зуны уран дулаан цаг болоогүй байхад нөгөө хавар морь уралдуулснаас болоод нас урсан гэсэн. Гэхдээ яг зундаа бол одоо соёл уламжлалаараа ингээд морь уралдуулж болно. Яагаад бид нар ингээд хүүхдийнхээ амиар энэ хаврын хүүтэн цагт тоглоод юм. Ерөөсөө зүгээр энэ биш та хандлах шүү. Заавал энэ морь уралдааныг хэлээд байгаа юм биш. Ер нь бид нар ингээд хүүхдтэй яаж ханддсан бэ гэдгийг л энэчнээс маш энгийнээр харж болно. Түүнээс одоо морь уралдаан буруу тэрэн сайн гэсэнгүү ер нь бид нар хүүхдтэй яаж ханддсан бэ гэдгийг л энэчнээс харж болохоор байна. Тэгээд маш харамсалтай, маш олон хүүхдийн амиар бид нар юм ойлгож байна. Тэгсэн мөртлөө нэг л их энэгээр л нэг одонтой ээж мэж гэж хүмүүсийн ингэрт юм зүүж өгөөд идэг. Тэр хүүхдүүдийн сурж байгаа орчныг хар. Амьдарч байгаа аюулгүй орчин байгаа мөн хүүхд төрөл. Гэхдээ тэр яг одон яах вэ? Тэгэл одон бол одон. Одоо авснаас цаашаа дахиад амьдрал үргэлжлэн шүү дээ. Тэгэхээр бид нар үнэхээр хүүхдээ одоо хүн амаа ошруулад хүүхдтэй ээлтэй орчин бүрдүүлэх гээд байгаа мó? Эсвэл зүгээр хэлбэртэх гээд байгаа мó? Хүүхдтэй хайртай юм шиг хэлбэрийн ус олох гээд байгаа мó? Хэлбэртэй байгааг нь бид нар амар олон юмнаас харж шүү дээ. Өчнөө олон хүүхдүүд өгчин бид нар хүүхдтэй ээлтэй орчин бүрдүүлж чадаагүй байна. Энэ өнөөдөр бидний хамгийн том асуудал. Бид нар баярлж цэнгэхээсээ илүү бид нар хүүхдтэй ээлтэй орчин бүрдүүлж чадсан юм уу? Тэрний дараа бид нар олон хүүхдтэй болох тэ 9 шидийн юм ярьж болно. Харин өнөөдөр бид нар өдөр болгон ямар нэгэн байдлаар хүүхэд ээлгүй хүүхдийн амь нас эрүүл мэндийг байн хохироодаг ийм нийгэмтэй байжж бид нар яаж хүүхд төрүүл гэж ярьж чадж байгаа юм бэ гэж асуултыг асуумаар байна. Тэгээд энэ нэгд өдөр хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болно. Тэгээд бид нар маш олон хүүхдийн амь насыг эрсдүүлсэн байдалтайгаар энэ өдөртөө золгох нэ маш харамсалтай. За энэ 7 хоногт нэгэн жагсаал болсон байна. За энэ юу вэ гэхээр одоо номин дарахтай холбоотой жагсаал байна. Хүмүүс өлсөж байна, би өлсөж байна. Бид бүгд өлсөж байна, цангаж байна, хэцүү байна, ядарч байна, унах гэж байна. Одоо ойролцоороо гоод би унж магадгүй л дээ. Энэ номин гэдэг сайд төр засгийн сайдуудтайгаа нийлж нэгдээд гадаадын ямар тэр хөл бөмбөгийн дэлхийн пипад 10 гардаг ямар компанид чүү би бол мэдэхгүй хөл бөмбөг. Тим компани өшнөө олон тэрбумын өртөө олчжээ. 17 тэрбумын өртөө $5 сая гэдэг бол 17 тэрбум юм байна. Үнэхээр те ард түмний амьдрал ямар байгаа илээ те Монголоо сурчлах гэсэн гээд тийм тайлбар хийж байна. Монголыгаа би сурчлах гэсэн юм аа те үүрэг ажиллаа ингэж хийх гэсэн юм аа гэд ингээд тайлбар өглөө. Те баг зэргийг л итгэсэн. Баг зэрэг итгэцэн байж байгаа наасан те ёо. За тэгээд одоо өөдөө шидсэн чулуу өөрийн толгойдор гэж одоо манай оюун эрдэнэ дарга одоо тэдний фракцийнхан бол төлбөртэй жагсаал хийлгэдгээрээ бол алдартай. За тэгээд одоо нөгөө нэг жоохон яарад ирэнгүүт нөгөө нэг хүмүүс нь өөрсдөн рүү эргээд ингээд асж ах шиг нэ төлбөртэй жагсаалыг харах ялгах аюулгүй амархан байдаг. Тэр барьж байгаа лооцонгууд нь бол бүгдээрээ ингээд гоё үнэтэй хэвлэлтээр маш гоё дизайнтай хийлгсэн байгаа.
Дээрээс нь эрүүл өвчтөө мэддэхгүй хүмүүс тэр дунд ингээд явж идгээр бол одоо төлбөртэй жигсаалыг ялгахад айгүй амархан байд юм аа. За тэгээд мэдээж манай төлбөртэй жигсаалын манлаа бол манай Miumi ихч байхаас аргагүй. Би агаад хармаар байна. Үлдэж байгаа хугацаанд би ханийчтэй ямар вэ? 0.7 газар хад сая би саяхан оноос өмнөх авсан. Би илүү юм танаас ирэхгүй. Би шулгүй. А байсан бол өнөөдөр шултай байсан бол надад өнөөдөр тийм ээ та нар шиг өнөөдөр ингээд талбай авчих газар байсан. Бидний ах トゥ өнөөдөр төрд өнөөдөр төвшөө ажилладаг гэж бид бодож байсан. Одоо та нарын ирэх үе яац юм? Дандаа өнөөдөр төсвийн мөнгөөр өнөөдөр төрөө хэрэгт яаж өнөөдөр цүнх төрөвч нэгц улсууд төр барьж байгаа. Энийн хаагур нь та нар өнөөдөр ард түмний өнөөдөр сонголтыг авч өнөөдөр ямыг нийтчээд хаагур та нар жихгүй 2 нүдгүй яваад байгаа юм. Гучигийн ногоон фон дээр LV-гийн зураг мураг яаж. Тэгээ Louis Vuitton-ы цамц юм шиг байгаамаа. Тэгээ Miu шилтэй Louis Vuitton цамцтай тий. Үнэхээр стайлиш тий. Ер нь бол яг юм төлбөртэй жигсгчтэй нэг зүгээр нэг анзаарах юм ингээ нөгөө мөнгө олоод байгаа ингээд бүр ингээд сагаад идэх байхгүй ингээд. Одоо манай Отгонбаатарыг мэдэн шүү дээ. Ингээд мөнгөтэй олоод байгаа бүр ингээ харуулах хичээгээд идэх шүү дээ. Манай ихч гэсэн LV-гийн утаа орж ирсэн. Амьдрах хэцүү байна. Хэцүү байна гэж. За манай эдийн тэжээсэн нохт нь эргүүлээд эзэн рүүгээ дайрсаа. Ерөөсөө л тэр. Энэ хүмүүсийг авч жигсаал цуглаа хийлгэж тэ жишээл тэр огцрох амархан дээр яаж энэ хүмүүсийг ингээд төрхрүүлж илаа да. За тэгэд тэжээсэн нохоо эзэн рүүгээ дайрсан. Тэжээсэн бэрүү тэргээ эвдсэн. За тэгэд одоо өөрсдийнхөө бие дээр төлбөртэй жигсагчид ямар новшуудыг одоо ойлгож байгаа бах тий ухаарж байгаа бах номын дарга өөрөө тайлбарайсаа. За бид нар бүгдээрээ нийлээд энэ үндэснийхээ хорон дээр төлөвлөгөөгөө баталдаг. За энэ төлөвлөгөөгөө батлаад энэ баталсан төлөвлөгөөнийхөө дагуу ингээд тийм ажил хийнэ. Энэ төлөвлөгөө батлахын тулд чинь бүх яамдууд нь ингэж манай яам ийм ажил хийнэ. Энэ ажлыг оруулмаар байна гэж ингээд төлөвлөгөө гаргаад энэ төлөвлөгөөгөө гаргаад үндэсний хорон дээр баталсныхаа дараа засгийн газраар орж батлуулдаг. Засгийн газраар орж батлуулаад засгийн газар дээр за энэ үндэсний хорооны төлөвлөгөөг батлаагаа батлаад энэ нь дараа нь төсөвт тавигддаг. Энэ төсөвт тавигсны дагуу бид нар хуулийн дагуу нээлттэй тендерээ зарлаа. Дахиад шилэн гавармент гав дээр бүх юмаа тавиад нээлттэйгээр ажиллаа хийж байгаа. Үгүй наадах чи мэдж байгаа. Гол асуудал юу гэж нөгөө танаа нөгөө талынхан чинь наад жигсаал гэж хэлгээд байгаа шүү дээ. Танаа намынхнаас өөр ингэж төлбөртэй жигсаал хийлгдэг хүмүүс байхгүй. Одоохондоо тийм мөнгөтэй хүн байхгүй. Манус тайлбарлаад ирэхгүй тэр таныг хөөх гээд байгаа тэр төлбөртэй жигсаал зохион байгуулад байгаа хүмүүстэйгээ очиж ярилтаа даргаа. За тэгээд нэг ийм боллоо. Тэгээд дээшээ шидсэн чулуу өөрийн толгой дээр тэжээсэн бэрүү тэрийг эвдэн тэ юу ч гэдэг лээ ийм зүйл тэ карма хаалга андуургүй гэдэг энэ олон үгнүүд энэхүү жигсаалыг харж байхад бодогдож суулаа. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Profinito Mongolia гэдэг Италиас гайхалтай чулуу болон тавилгын нуугс болон зам оруулж ирдэг ийм компани байна. За эдний чулуу яадаг юм бэ гэхээр Италийн порцелон гэдэг ийм чулууг оруулж ирд юм байна. Энэ бол хамгийн сүүлийн технологийн ийм чулуу юм байна. Та энэхүү чулуугаар интерьерийн бүх юмаа хийж болно, тавилгынхаа тавцан хийж болно. За ингээл шал хан гэж бүхэл зүйлийг хийж болно. За энэ чулуу маань яг байгалийн чулуунаас юугаар ялгаатай юм бэ гэхээр байгалийн чулуу бол ингээд заримдаа ингээд нөгөө хэмээн таарахгүй ингээд асуудал үүсдэг. А гэтэл энэ чулуунд бол ийм зовлон байхгүй. За жишээлбэл одоо кварцын чулуу гэж үүдэг. Кварцын чулуу бол нөгөө хэмээн арилаад тэгэл ингээл жоохон хатуу матуу юм тавьчихлаар ингээл бутарч барьдаг ийм асуудал байдаг бол порцелон чулуунд бол ийм байдгүй байна. За дээрэс нь Италийн алдарт Salise брендийн 70 жилийн даацтай ингээд нөгөө шургуулганы зам байна. За дээрэс нь 100 жилийн түүхтэй хаалганы нугсыг та бүхэнд санал болгож байгаа юм биш үү? Тэгэхээр та бүхэн энэхүү гайхалтай жинхэнэ Итали чанарыг заавал очиж үзээрэй. За дээрэс нь 500 мянган төгрөгтэй тэнцвүүц ийм купонуудыг та бүхэнд бас өгж байгаа юм байлээ шүү. Тэгээд Итали чанарыг та бүхэн Мишель Экспогийн 38 дугаар павильоноос очоод энэхүү чанарыг хазаад үз, бариад үз, хараад үз, мэдрээд үзээ. Итали чанар Profinito Mongolia баярлаа.
Infinity Engineered Surfaces төгс чанарын үндэс нь түүхийн эдийн сонголтоос эхэлдэг. Бид байгалийн гаралтай хамгийн шилдэг 13 төрлийн түүхийн эдийг ашигладаг. 100% Италид үйлдвэрлэсэн бөгөөд Итали технологийн гайхамшиг юм. 6 мм, 12 мм, 20 мм хүртэлх цэцрийн зузаанаас сонголтоо хийх боломжтой. 50 зог, 50 өр, ширээ зэрэг таны интерьерийн бүхий хэсэгт төгс зохицохоор бүтээгдсэн. Infinity компани. Энэ 7 оны гэгээлэг мэдээг өгдөр үзцгээе. Намайг Баатархүүгийн Баярмаа гэдэг Сэлэн аймгийн Баянгол сумын эрүүл мэндийн төвийн дарга ажилтай Ярлаад сүмжимч. Өглөө манай эмэгтэй дүү төрийн ордноос бол одон аваад би цэцэг бариад өгөх байсан. Эмэгтэй өшөөний тэнд бол автоос болж нэг охин мотоциклтай машин мөргүүлж унссан байдалтай байсан. Охин хөдөлгөөн байсан болохоор за охин маань амьд байгаасаа л гэж утсан хойд. Тэгээд төгжээ дотор машинаа хайчаад тэр чигтээ гүгээд тэр охин дээр очсон. Охин цээжний хэсэгт өвдөж гин гэд яг тэгж хэлсэн. Тэгээд босгоод ингээд босч чадахгүй байсан. Тэгэхээр за чи хамаагүй хөдөлж болохгүй энд хэрвээ ясны хурал муурлах юм бол одоо уушиг мушруугаас ингээд шигдэл магтаа авчирсан мэдээ 103 ортол эртэл битгий хөдлөөрөө гэд. Тэгээд өөрөөс нь бол эм тарианы харьцалтай юу гэж асуугаад эм тариаг бол юу өвдөл намдаах тариа байсан. Дүүрүүгээ одоо очиж амжаагүй замдаа хүн тусалж аваад ингээ хоцорсон. Тухайн охинд тусламж үзүүлчихэд машиндаа ирээд суутал манай охин ээжээ ингээ таны зургийг чи сайн нэг араас чи нэг зураг авчаа анаа руу ингээ явуулчих. Тэгвэл төрийн ордны өмнө ингээ уйлаа засчих магадгүй гэдэхгүй. Хойшлоос харлаа хичээ танаараа багч гинэ. Тэгээд та ингээд намайг гарч ирэхэд байгаагүй ч гэсэн хүн тусалж аваад байгаагүй энэ дүүн ингээ ойлгож байна. Хоёр охин хоёр хүүтэй. Тэгээ өнөөдөр бол алдарт хий 2 дугаар одоо авч байгаа ерөнхийлөгч зарлагаар. Миний хувьд болохоор ам бол 4 охинтой. Тэгээд нөхөртөө 6 ланж. За Баярмаа ихтэй баяр хүргье. Ингээд хүний амь насыг аврахад те анхны тусламж үзүүлсэн үнэхээр гайхалтай гавьтай. Эхлээд хүмүүс ойлгоогүй. Хүүе эн чи алдарт их явж байгаад алдарт ихийнхээ одонг авах гэж байгаад хүний амь амарсан байна гэдэг юм явж исэн. Тэгээд сүүлд бол ойлгосон. Энэ дүүн авч исэн. Дүү дээрээ баяр хүргэх гээд очсон юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд Монгол хүний сайхан сэтгэл бол одоо ч гэсэн байгаа те. Магадгүй төр засгийн буруутай үйлдэлээс бол маш олон хүмүүс хохирж байгаа, аврагч чадахгүй байгаа. Гэхдээ монголчууд бид нар бие биедээ тусалж бид нар бие биенийгээ бол аварч чаднаа. Тэрэнд бол та бүхэн итгэлтэй байгаараа тэгээд сайхан сэтгэлтэй маш олон хүмүүс Монгол улсад мань байгаа шүү. Итгэл найдвар ерөөсөө алдчихгүй шүү манайхаа. Тэрийг хэлмээр. Тэгээд энэ хүн чинь өөрөө 4 хүүхэдтэй юм байна шүү дээ. Бас алдарт их юм байна. Тэгээд алдарт ихтэй дахин баяр хүргэе. Үнэхээр гайхалтай байлаа. За ингээд энэ 7 хоногийн weekly show уугаар өндөрлж надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Энэ 7 хоногт үнэхээр харамсалтай үйл явдлууд хит боллоо. Тэгээд бүгдээрээ дахиад бодцгоё. Бид нэр ер нь юуны төлөө татвар төлөөд байгаа юм бэ? Бид нар юуны төлөө татвар төлж байгаа юм? Дарга нарыг бизнес хийлгэхийн төлөө юм уу? Эсвэл дарга нар уул уурхайн компани явуулах гэж бид нар татвар төлж байгаа юм уу? Эсвэл хаа хамаагүй компьютер, ноутбук авахын төлөө юм уу? Үгүй шүү дээ. Бидний аюулгүй байдлыг хангаад өгөөч л гэж татвар төлж байгаа. Гэтэл төр энэ үүргээ биелүүлэхгүй мөртлөө шал өөр юм анхаарал хандуулдаг байна. Шал өөр боржуур, шал өөр iPad, шал өөр юмны төлөө анхаарал хандуулдаг байна. Хийх ёстой юм хамгийн муу гэж байна. Тэгээ бид нар яагаад татвар төлөх ёстой юм бэ? Бидний аюулгүй байдлыг хангаагүй мөртлөө биднээс маш их хэмжээний татварыг аваад хідэн их найдаар нь идэж уусан хэвээр байна. Бид нар яагаад энэ татвар төлөх ёстой юм бэ гэдэг асуултыг дахин та бүхэн өөрсдөөсөө асуугаасаа гэж бодож байна. Тэгээд Монгол улс хүүхдтэй ээлтэй нийгэм болох ёстой шүү, тэ. Хаана хариуцлагатай байгаарай. Тэгээд заавал бусдын буруу хаалдаггүй, тэ. Бид нар ч ихсэн бас өөрсдөө хариуцлагатай амьдрах ёстой шүү хүмүүсээ. Тэгээд баярлалаа. Дараагийн 7 хоногт эргэн уулзцгаая. Энэ бол Амраас weekly show байлаа. Австрт уулзцгаая. Баярлалаа манайхаа.